Fantastic Production олон сайхан уран бүтээл хийгээд арт түмний хүртэл болоод бокс офисыг тэргүүлээл амжилт олоод яг энэ үед дээр эн чинь ингээд хамтын кино бол хамтын урлаг тийм ээ. Хамтын амжилт ингээл тагкал хараад гэлээ шагаагийн зүгээр яг би тэр үед л нэг жоохон тэгжсэн та гэсэн тийм эгогийн дэмэрэлд автчихсан үе юу байгаа юу? Их баг байсан шүү. Байсан үнэн. Одоо худлаа яриад би татуулаад байгаа. Яг нэг юм болоод байгаа юм шигтэй. Би нэг юм ярил хүн намайг таниад байгаа юм шиг хараад байгаа юм шиг санагдсан үе байдаг. Гэтэ энэ их богинохон байвал зүгээр юм биш үү? Их богинохон хугацааг болоод өнгөрч гэсэн. Үгүй солиороод байгаа чи гээ тий. Тэгтэд байгаа чи үгүй. Чи хийн. Энийг би нэг үед мэдэрсэн юм аха. Та нэг хийчих واخ. За. Яг нэг цомоо хахад татлаа шүү. Тэгин. Стэнэг балаа юм боллоо тагдаг. Болно болох ихээ. За. Ээж авч байгаа шиг би өөрөө авчих. За. 2018 он дүүгийнх нь хувьд их хүнд хүний амьдрал одоо амьдралынхаа турш туулж үзэх ёстой зовлон гэж гэдэг юм. Нэг жил жавцсан зовлонтой хэмжээл болсон юм. Хаваа тэгээд эр хүн тэгээд хүнчээс их заваа юм блэ штэ хаа тэгээд хүн чинь зовлон даадаг. Жаргалыг бас жоохон тааж чаддаг бол юм уу та гэж бас бодсон. Тэгээ би бол өөрийгөө хумхын тоос шорооны үлдэгдэл гэдгийг бол ойлгосон юм. 18 он ойлгосон байна штэ. Яг танаас өмнөдөө аймаар бас задарч яваагүй бас. Гэхдээ ер нь бас жоохон болчиход байгаа санагдаад бас үе байгаа шүү. Энийг бол би юу нуугаад яах вэ? Чи үнэн юм чинь. Тэгээд нэг кинон тоглоод кинон жоохон амжилттай ингээд сэвгдээд эхлэх болоо. Тэгээд нэг жоохон хичмээч явсан үе бол байдаг. За юу болсон гэсэн 17 онд Зүрхний хэлэн киног аваад Америк нэгдсэн улсаар тойрч явж хаад Тамираг дээр өөдөр ашиглах сайн гайгүй сайн олсоо тажгүй сайхан бидний амьдралыг бас их л тустай болсон. Тэр уран бүтээл маань. Ингэж яваад би 11 сард Монголд буугаад за тэгээд нэг бусдын адилаар шинэ жилийн ажил эхлэх гэдэл одоо би шинэ жилийн ажил гэдэг юм чинь. Сууж исэн чинь нэг асуудал гараад манай миний төрсөн дүү нэг асуудалд оролцолтой. Тэгээд ч бас нэрийн задлж яриад байгаа зүгээр хүний өөр хүний амьдрал юм чинь. Тэгээд нөхөр маань өөрөө бас аавын хаалгыг өргөд татаад орсон. Энэ үл миний ихний цогцолт эхэлж байгаа. Шокд орж байгаа. Би яг нөхцөл байдал дээр өөрөө очсон юм шүү дээ. Тэгээд дүү манай тийм юм болчиход тэгээ байжсан араас нь охины минь би модод. Тэгээ манай миний ханивтэр охин аваад хань маань аваад солонгос яваад би үлдээд. Би чинь дөө мөнгө босгоод. Эхнэр маань солонгос хаалганд оруулаад байсан чинь. Солонгосын эмнэлгийн бас хариуцлагагүй байдас болоод. Миний охин 3 удаа хаалганд орсон байт. Дархны хаалганд, хэсэр хүнд хаалгал да. За тэгээ хаалганд ороод 3 дахь хаалганд орсныхан дараахан танаа дууддаг байхгүй яатар. Тэгээ би очиод. Тэгсэн хүүхдийн маань эндээс нь бараг нуруу хүртэл зүссэн байсан байхгүй. Тэгээ тэрнийг харчаад би. Яста эрэхтэй хүмүүс арчиг үл бил. Их хүн бол тэнд ингээд ядуур суух байж байгаа шүү дээ. Тэр бүх процесс дээр манай хүн байсан байхгүй. Манай хүн тэр бүх процессыг харж байсан. Ганцаараа байсан. Ихтэй зүг. Өөрөө энж байхгүй. Би юу л энэ төр. Манай баг охин ялах. Өхнөөсөө гараагүй. Тэгээд ингээд ахаад хаалгаа болоод ингээд яг арай л амжилттай болсон. Тэгээд нөгөө хүүхдээ чи авчиад ингээд доош нь харуулад эндээс нь ингээд аппарат залгаад ингээд хөвтүүлээд сар болцсон хүүхдээ чи ингээд шүмшин тат. Нэлт чи. Энэ рүү тариа хийгээд нэмэв. Нэг л арахт. Тэр үүрэн. Сараад л үрж söylээ. Тэгмээ гэл хөрх юм ингээд нэг хөлн ингээд хөрөмсөн тасраал тавираал ингээд унтан чаавс. Миний чаддаг юм аха. Эмнэлээс гараад нэг сүүжөө аваад эх орныгоо зүг өргөж байгаа. Хайрхан руу орж уул урс руугаа. За та дэвүүг нь нохот одоо болохгүй намайг л авчих л та. Энийг л үтэж шүү дээ тэмцтэй. Энэ охиныг л үтэж. Амьдрах тэмцэж байгаа юм яах нүд. Би бол болчлоо. Намайг авчих. Одоо гуй гарна. Гэр бүлийн минь бүрэн бүтэн байлгаажтай айлгал гуй. Эхнэр сүүргэн би сөөж үүргэн гэл үзэж. Ингээд би хөлийн үрж явахдаа нэг бодсон байхгүй. Чи лаг гэвтэй. Чи халттай жүжигчин фантастик жижиг лаг юм шүү. Хөөе.
Би дотор үнтэй ярилцж анхудаа өсчихсэн. Тэгээ босгочоо шохно тэгээд. Босгочоо шүү. Би чадахгүй штэ. Би чинь зүгээр юм хорвоо хомхын тоос юм чинь. Хацаараа босгох хувьд харин нэг үрж байгаа нэг юм байгаа байхгүй. Тэгээ би ойлгочоод окей хин юм ба штэ. Чи үд хинч биш юм бэ заяа. Чи зүгээр л чиний мэрэгчлэн жүжигчин болохоос биш. Чи зүгээр л энгийн хүн. Заяа. Чи өөртөө хэлж ойлгосон. Ойлгосон. За ингээ яг буян тэмчнэрийн ачаар охин минь араа дээр гайгүй болоод босож суудаг болоод юм ухаан санаа ороод ингээд тэр сахины алгах хүн юм лээ. Хүний таньдаг бол. Тэ ойлголцоод ингээд. Тэгээд охин маань эхнэр маань харж үзээд би ихрийг нөгөө ихрийг аваад наашаа Монгол ирлээ. За ирээд байжсэн чинь л ээж залгаж. За аавах нь би нэг л болохгүй энэ. Яасан ээж. Нэг л болохгүй. За ингээд очисон чинь би бол аавгаа танаагүй. Одоо юу гэдэг хүний ингээд ясан дээр ингээд арсын тогц юм шиг ингээд тураад ичээд ингээд юм болцсон. За тэгэл аавгаа одоо би хавдар гэж бодлоо л тань хавдрын бүх эмнэлэг домлогоос бүгд ингээд явлаа тэгээд. Байдгүй дээ. Биш байх гэдэг. Тэгээ хамгийн сүүлд энэ хөрх юм шараадны маань хэдэн эмчнэр одоо гэмтэл цог асуудал гэж ярьдаг болов уу? Биш ээ. Сэтгцийн ерөнхий үндэсний төвж бодвол Сэмүтийнх маань онцлоод энэ бол тарих байх гэж онцлсон. Тэгээ би аавгаа 9 сарын 1-нд алдсан юм аа. Их эвгүй юм билээ. Яг ингээд энэ тэгээд за яг би ингээд үе яриад босчих. Тэгээд аав маань бурхан болоод аавгаа татнаар одоо тавьж хаад ингээд ирээд. Тэгээ байсан би шалгалж болдог. Одоо айлын тамх барьж байгаа байхгүй чинь уйлж болохгүй. За би ч том хүн шүү дээ гэж бодлоо. Баяраа. Тэгж яагаад нэг сар орчмын дараа юм даа. 10 сарын 1 байдаг. 2 мөчөд юу ч хэвлээ. Би сайн дээрээ санддаг. Тоочхон зураг авт эхэлтээ. Эхэлсэн явжсэн чинь гинт нэг өглөө 7-гийн үед дуудлага орж ирээд. Манай ихч чи нэг эмээг очиод үзэгдэхтэй. Эмээ нэг л сонирн байгаад байна. Хүүхдүүд нөгөөрөө байгаад байна гэж байна. Эмээ нэг л хөддөхгүй байна гэж. Тэр хүн бол намайг өссөн байхгүй. Дахиад очсон, яваарсан. Ажид амьсгалтад одоо биш мэрэгжлийн хүн биш гэхдээ ер нь амьсгалтад бол нэлээд утцсан байсан. Тэгээ гол нь энэ болгоныг би л өгж мэдчихсэн байхгүй. Би дандаа процесс руу орж исэн. Тэр цагаас хойш хаад өөр нь бол нэг тийм олон янз бүрийн зовлонжаар хүнд амьдрал чинь жижиг сажиг том жижиг өчнөө зовлон жаргал ирнэ шүү дээ. Би өөр тоогоо байсан. Яг наалтгаа байт юм л шүү дээ. Тэгээд яг хүн чинь нөгөө нэг юм зовлонг бол бас нэг яг жоохон зөв ухаан зарвал хүн таваад тахаа юм шиг үлээ. Жоохон жаргал жоохон мөнгө төрг олоод жоохон олны хүрээлд орж ирээд жоохон жаргаад эхлэхэр хүндээ жоохон жаргалдаад юм болов гэж ингэж хүн бодсон шүү. Тэгээд яг өдөр үед би нэг шахаж арих байгаагүй. Нэг шахаж удаа би эцгээ алдчихлаа, эмээгээ алдчихлаа. Инглээ тэгэл охин минь инглээ тэглээ гэж би дайлж ханж яваагүй. Хөөний ачгаа яваас байдаг. Тэгээд би нэг явсан бол айгуул уруудаа тавьчих. Магадгүй шүү мэдэхгүй шүү дээ хүн чинь хаашаа жиргэвэлээ. Тэгээд охин минь байж байгаа дараа ковидын дараах нь дахиж нөгөөхөн дахиж нэг яваад олон сайхан хүмүүсийн ач буйнд эдгээд ирсэн. Хавтаа нөгөө хүн чинь нөгөө дотроо ямар зовлон тээж явдгийг бас уг хүн л мэдхээс биш өөр хүн мэдэх шүү дээ тийм ээ. Тий тэгээд би одоо ингээс анхудаас үзсэн. Яг тэгээд дуулах юм хахад дуулаад явж байна. Тэгтээ ингээд нэг эр хүнд ингээд юм хуралдаж жаагаад бүр ингээд нэг зад авсан. Зад авсан. Нэг тавьсан. Явахгүй болтгүй дээ. Яг эмээгээс аавын дараа. Авш эмээгийн дараа. Их одоо үзэгчд маань их зөөр ойлгоор их эвгүй юм бэлээ. Ингээл тэр би мэдгүй дээш бохно байлаад байгаа юм дээш хараад би нэг хэлсэн. Чад юм чинь авчих. Чи ямар аа? Чи миний гэсэн болоо нэг авлаа. Окей. Кам би бороо өгш. Зүгээр ороо гэж ингэж ганцаар ярьсан би тий. Миний доторх хүн гэх юм уу. Тэв нэг болтго. Яг яаж яах вэ? Аавын тохиолдол сонссон юм аа. Ямарж байгаа сараа тэр ихгүй юу? Тэгээ одоо манай тоёгоо отхон бай тоёгоо шүү дээ. Тоёгоог дуудаад. Тач яах вэ? Арх аваад. Тэнгуутаа эмстиканд хийж чаад. Би ч ууж чадахгүй тэнгуут том ус барьж чаад шууд удаа. Ингээ уугаа тэгэл хөвтөрөлтэй алифцсан чинь л. Ингээл яг нөгөө согтож байгаа байдлыг мэдгүй ингээл тавираал ингээл сонирн болол ингэж хэлсэн. Тэгж байгаа л унтаал өглөө нуссан чи харин нөгөө хуралдсан юм тавьсан шүү дээ. Өглөө их сайхан сэрсэн. Тавшраал таам болоо. Тэгэл би бодсон л дээ. Одоо дэш явсан хүмүүсийн асараас тагж явалтаа шүү дээ. Амьдэрэн шүү дээ.
Амьдрах хэрэгтэй байна гэл тэгэл юу нь явсан. Тэгэл яг би нэг зүйлдээ ярьж ирсэн. Одоо нэг би шараадны айлууд суучлах үүдэж та их олон банзын госч үлжсэн гэдэг ярьж. Шүн гараад госдгийг. Нөгөө банзнаа дээ. Тэгэхээр үзэх хэрэгтэй юм. Энийг сонирхолтой. Эргээд удаад дурсамжтай. Амьдрал юм уу гэж боддتي. Яг одоо залуу байна, явж байна, туулж байна, үзэж л байна. Янз янзын юм үзэж байна хаа. Сайн муу сайхан муухай бүгдийг л үзэж байна. Яг вэ тэгээд олон сайхан найз нөхөд. Тэгээд тэний өмнө одоо сайн хань сайхан өрөөхөд олон сайхан ханиж ах дүүс одоо танд дээр загнуулж одоо ингээл ах дүүс эдний өвчнөд манайсч бас эмгдэл явж байгаа шүү дээ. Амьдрал сайхан да. Тий, тэрнээс шахаа тий, заа нэг толгоч. За амьдрал сайхан. Амьдрал сайхан уу. Тэгээд тэрнээс биш одоо хүн чинь нэг жоохон буруу бодоод би ер нь болж гин гэж бодож байгаа цагтаа хүн буруудчихдаг юм шиг л дээ. Би ер нь болоод байгаа юм шүү. Тэ? Юу вэ галуу ираа гэж хийж таны над таквондыг хар устсан хөлтөнд чинь хэрэг хууш гүлээд байх тэгээ. Тийм үстэй. Тэгвэл өшгөж штэ. Тэрнээс биш санаа галаахаа санах урамтай тажгүй гэж хариул. Хань миний дүү гэж ярина штэ. Энэ хоёрын хооронд асар том ялгаа байх шиг байгаа юм. Тэг хүний үдэс туулсан одоо үдэс туулсан амьдрал харсан үтсэн зүйл гэдэг их л хүнд нөлөөлдөг. Үүнийг хүн зөв ухаанаар за хүний үхэл хаслагч юм байт юм байна. Гэтэ ер нь бол эцэг эхээ алдах айхтар өвчин тусах хоёр л зовлон юм билээ дээ. За бусд нь ч дээ. Нэг зовлон болон гэдэг хань хайшаач юм. Тэг хүнд зовлон багтдаг юм гэсэн. Олон л үг байх юм да. За.